Стрессийн түвшин чинь ингээд тэр хүний зан характер болоод шингэсэн бол тэр хүнтэй удаан ажиллаж ич тэр хүн өөрчлөх гэсэн. Тэрнээс биш ингээд хүнтэй хэрэлдэх гэсэн байж ядаа л одоос ингээд тийм ингээд уурна ингээд хүрж байгаа яг тэр үед өөрийгөө хөндлөнгөөс ажиглаад хамгийн ихний арга бол нөгөө амьсгалаа авах. Эсвэл боломжтой бол гарч явж ингээд офсоо нэг 3 тоноод ирэх. Эсвэл хүүхэд уусуух ч юм уу тий. Ийм аргууд байдаг. Эсвэл бодлоо хөндлөнгөөс өөрийг ингээд ажиглаад нөгөө нөхөр ганалгарч уурлаад байна шүү. За уураа барь шүү. Ганалгараа гэд өөрийгөө уургалж авах тийм аргыг сураад авчихаа. Ууралж авах хэвчээ хүн яах вэ? Тэр стрессийг барьж авчих байгаа байхгүй. Тэгээд тэрийг гарахгүйгээр жолоог нь яах вэ? Бариад авчиж байгаа байхгүй. Дараа нь штэ уурлах шаардлагагүйгээр өөрийнхөө асуудлыг шийдчихэж байгаа. Тэгэхээр ээж нь ихээр одоо ингээд бид нар ингээд нэг шин чадвар сурахын тулд ихэнд аяг хэцүү байдаг тийм. Дараа нь ингээд гарт орсоор аваа сүултээ бүр ингээд хурууныхаа үзүүр хийдэг үстэй. Яг түнтэй ижлэгийг стресстэй өдөртөн гэдэг бол ерөөсөө скил буюу чадвар байхгүй.